Уш. Энд соронцоос бүрхээд байгаа. Тэгээ наалдаг. Ингээд л хэд шүү дээ. Бас голж гин үү? Ингээд хөө. Шууд соронцоо голж гин үү? Хөө юуруу. Энэ хастай ш тасчаан харагдчихна. Сайн байцгаана уу эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юу я entertainment-ийн 70 ертөнцийн нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. За та бүхэн сайхан шинэлцгээсэн үү? Сар шинэ сайхан уу? За өнөөдөр та бүхэндээ мэрэгэн шавар гэдэг 4-7 хоногт хүргэсэн. За тэр хүнтэй холбоотой хууч яриа дурсамжууд маш их байдаг. 2 дугаар хэсгийг нь хүргэнэ. Нэвтрүүлгийн түншээр авт радиатор сервис. За 2 дугаар хэсэг нь болохоор зүгий гэж одоо фэйсбүүкийн хэрэглэгч одоо сонсогч тийм ээ бичсэн байлээ. Тэгэхээр түүнийг та бүхэндээ хүргье гэж бодсон. За том чигт гэж нэрлээд байсан ахта хууч хуурч байсан ярианаасаа хуваалцъя юу гэж бодлоо. Жаамаа гой гэдэг юм байна штэ. Одоо ч хүнийг амархан олчиж болдог болж тээ гэсэн байна. Тэгээд энэ хүн юу гэж хуваалцсан бэ гэхэд яг зохиосон яриа юу одоо түүхөө эсвэл өөр хүний түүх ярьлуу мартчихсан байна. За тэгээд нэрийг нь хүмүүс бүр мартчихсан гинэ. Жинхэнэ нэрийг нь бол хэдүүлээ өмнөх дугаар дээр ярьсан тийм ээ. Мартаад мэрэгэн шавгургай гэж дуудлага болтлоо ан хийсэн айхтар хүн байж л дээ. Аймаг сум бүрд соц үед одоо ангийн арьс шир тарханы арьсны ноорм өгдөг байсан гэж ярилцдаг шүү дээ. За чи тэдийг агнаарай гэд яг л тэр үе юм гин. Тэгээд анжтын баригад гараад л намарчин хээгрээр гэр хийж хэдэн мянгаараа одоо мянгаар нь тарвах номнож өгчөж арьсыг нь авдаг байсан үе. Тэгээ яваад л байдаг гэж. Ямар ч үед нөгөө өста даллуураараа даллна гэдэг шиг те даллаж яваад л онгирч хошгорсон тарвыг өөрөн дээр нь үндийхт нь босон сум буудаад л явдаг. Араас нь түүгдэг хүн нь бүр сүулдэ ядардаг байсан гэж. Ядраад энэ тентхэд гурваар нь босгож орхиод явдаг байсан гэж ийм бүр түүх домг шиг яригддаг юм байна. За тархины арьс нөхөлж үзээгүй дандаа тарих хөлхөөр нь хусаж орхидог болохоор өвчтөг хүмүүс цэнчдэггүй амар байж л дээ. Хизээ би андуурч хотел мөндөл буудан тэр үедээ л би тэтгэвртэй гарандаа гэж ярьдаг тийм хүн байж л дээ. Аригчоос овоо уучдаг. Шавиртай наадаж мүрэцэж ахта талханд харандаа 3 ширхгийг зоож байгаад тас хийлгэдэг байсан гинэ. Хийлгэхэд нь дандаа л дундуур нь буудаж орхиод бооцоогоо өөрөө авчдаг байсан тухай хууч домог мэтээрээ явдаг байж. За тэгээ хаанч явсан монголчууд нэгнээ муу сайнаар ярьж л байдаг хойно тийм ээ. Мань мэрэгэн шавгуурт 1-2 хүн эхэл хорссон юм баг. Хорлогон элдөө үг яриа гаргавч тэгсгээгээд л намжичдаг байж. За тийм л мундаг анчинг тойрч хүндлээд хүмүүс бишнэр шүтээд явдаг байж л тийм. Алаг химээх эрдэнэ гэж нутаг басандаа нилээн хараалж гэгддэг хүмүүс ер нь ойрчдаггүй ам зүрхийг хүсдэггүй нэг юм айхтар хүн байж л дээ. Алаг эрдэнэтэй хамт арх ууц суухдаа хүмүүсийн хажууд мань мэрэгэн шавгуур нилээд үгээр өдөж үүлийг минь хазаалгаж чадах уу? Үгээр намайг айлгаж чадах уу гэж баахан басамжилж барин тавин нилээн давхуурхаад авчулдэ. Тэр үед нөгөө алаг эрдэнэ химээх хараалч гэж яригадаад байгаа эрдэнэ эхэл уурлан босч ирэхэд нь бүрх малгайг нь сэт буудаад айлгаж исэн түүхтэй гин. Алаг эрдэнэ айсан мэт алга болж мэрэгэн шавгуургай хүмүүстэй хамт хөхрөлдөө хөдөл хойно нь үлдэж байсан гинэ. Намар оройхон анжтын отог буугаад айл гэртээ эртэл алаг эрдэнэ гинэд мэрэгэн шавгуургайд очсон баг юм. Эрт нь очижсэн байж л дээ. Тэгээд за хоёлоо удаалын болгон гэж муудаа сайдаж явах уу? Ах トゥ болъё. Ажил төрлөө өвч нийлүүлье гэж гуугаад баахан бэлгэсэлт өгч хүүхдүүдэд нь чихэр боо тараач гинэлтэй. Нөгөө мэрэгэн шавгуургайч өгсөн архинд бэлгэнд нь уяраад хамт арх ууж баахан ярилцаж нилээн жорой олтол баясаж хөөч одоо хууч хөрж ярилцсан ажил гинэлтэй. Тухайд шавгуургайх олон хүүхэдтэй өгсөн чихэрэнд нь өчнөө баярлаад өмхээд л шуугилдаад байж. Чихэр гэдэг чинь нүдний юм байсан шүү дээ. Оройч болж удалгүй.
Од төг гэхэд ирсэн гिचэн боцох болж эдсэн хөөрсөн гэрийнхэн л бүгдээрээ үлдэж гэнэ л дээ. Ингээд нөгөө ирсэн гिचэн болох алаг эрдэнэ мордох гэж байхад мэрэгэн шогургуй нэг охин нь саагалдынтай саатаж байгаад яг гэртээ ирж таарч гэнэ. Тэгээд юу гэсэн гэхээр их чинь бэлгнээсээ хоцорчиж гिचэн хэлж байгаа юм л та. Бид баахан чихэр эдсэн гэдэл дүү наран дүрсгүүдэд хүүхэд л осохын ихчтэй гайхуулж гэнэ л дээ. Тэгэнгүүт нь нөгөө алаг эрдэнэ мортох гэж байснаа буцаж морин дээрээсээ буугаад өврөө уудлан алаг цаастаа чихэр атгаад ихчт нь нилээдэг өгч гэнэ. Удалгүйж тэгээ мордоод яваад өгч гэнэ. Харин энэ алаг эрднийг мордоод явсныхан дараа том ихч нь түүний араас нөгөө нэг хатга дөрөв өгсөн чихрийг нь бүгдийг нь уучгүй цацж өргөж. Ягаад ч юм тэр хүнд том ихч нь дурггүй. Тэгээд тэрээс нь хараал дом хийдэг эхэл муухай хүн гэж сонссон тул өгсөн чихэрт нь огтоосоо ам хүргээгүй юм байна л да. Харин хотож хоёр зүрх халтар нохоо нөгөө талын нэг цацаж өргөсөн чихрийг нь зууж аваад л амттайх нь аргагүй идэж өргөсөн юм байна. Тэр явдлаас хойш нэг ч удалгүй чихэр идээгүй болох том их чинь нэг шөнө маш муухай хард арч зүүдлээд хашгирч болсон гэрийнхнийгээ нэлээдгүй сандаргаж түшээсэн байгаа юм л та. Аавыг минь өгөөч гэж аимшигтайгаар хашгирах ихчээгээ бүгдээрээ сэрээд барьж авсан ч бүр төрхөн ухаан орсон баг юм. Тэгээ яг яаснаа хэлэлгүйгээр ёо ямар муухай зүуд вэ гэж хэлээд буцаад унтаад өгч. Маргааш өглөөнөж болж гэрийнхэн бүгд ихчээс асуусан байгаа юм л та. Та урчин юу болов? Яг ямар муухай зүүдэл вэ? Тэгэхэд нь урчин юу болсон битгий хэл ямар зүүдэлснэж огтоос санахгүй байж л дээ. Гэхдээ л яг л тэр цагаас бүр тун хачин гэмээр зүгээс араасаа болж хэлсэн байгаа юм. Анхны цас орсон өдөр айлын хөөгтүүд гэрийнхэн цасыг уралтан шүүрдээд нар гарч хайлмагтгаас өмнө бүгд л хамаг цасаа унгаадаг та. Түүнтэй л адилхан. Яг л тэдэн лүгөө адил мэрэгэн шогургуун баг хүү гэр дээрээ гарсан байгаа юм. Гараад засаа шүүрдэх гэтэл шөнийн орсон шинэхэн цасн дээр хачиргалтай нохой мөрнөд гарчихсан байсан гэнэ. Ингээ бүр гайхсан хүү аав ээжигээ дуудан гэр дээр нохой мөр байна. Гэхдээ чихэн дээж одоо сонссонд очиж идэхгүй хүмүүс бүгдээрээ л гарч үзээд ихэд гайхаар барах чихүүцэж ер нь л нэг юм ёрг ойр гэж гэнэ л дээ. Үгүй ийм бас байж болох уу та. Яа чи ямаа. За чи энэ хүн амтнд хэлвдээ. Хар муухай хилэн ам гарнаа гэж шовгоргой тас хоригдсан юм тухай дээ. За ингээд сарын дараанаас өнөө их чинь дахиж муухай зүүдэлж шүнжэнгө харддаг дараад орилж чарлж сэрдэг болсон байна. Гэхдээ тэр зүудэндээ нэг л үг хэлээд байж. Тэр нь аавыг минь хоёр нохойтой хар хүн ирж хөр заснаар хувцсч үгүй нүцгэн чарлуусаар хөвч рүү аваад явлаа гэж зүүдлээд байна хэмээн шүн уйлдаг болж гэнэ. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад үргэлжлүүлэн түвхээ хүргэе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авторадиатор сервис. За Авторадиатор сервисийн талаар манай үзэх сонсогчид одоо баг зэргийн мэдээлэлтэй болсон болов уу гэж найдаж байна. Эднийх одоо 24 жил болж байгаа 3 үе дамнаж ингэж хийж байгаа. Газар байгаа. За эднийх 2 салбартай, дарихтны салбар байгаа, 22-ны салбар байгаа. За 22-ын салбар бол ихэвчлэн том машинд зориулагдсан байдаг бол одоо дарихын салбар нь бол одоо бүх төрлийн бага аврын судлын машинуудад зориулагдсан байгаа. За эднийхд бол одоо тэр олдохгүй ховор тийм ээ машины радиатор бүгд байдаг. За хэрвээ байхгүй бол таны машинд харуулan бүр ингэж хийж өгдөг гэдгээр давуу талтайгаа радиаторын засвар үйлчлэгээ худалдаа гэд бүгд мэддэг. Ер нь бол авто засварынхан эднийх рүү л одоо өсөж чадахгүй бол нэр хөө яваа гэж зөвлөдөг юм байлээ. За дэлхийн нийтээр бол одоо радиаторын засвар үйлчлэгээ гэхээр ер нь нэг тийм төрөлцсөн их том бас байдаггүй мэн л да. Жижигэн газартаа ингээд байж байгаа бол одоо Монголд ийм том төрөлцсөн буюу 3 давхар одоо тийм барилга дотор радиаторын зөвхөн төрөлцсөн худалдаа засвар үйлчлэгээ нь явагддаг. Тэгэхээр та бас нэг
одоо миний машинд таарах радио төр олдохгүй яана инэ гадаадаас захих уу яах вэ гэж бодож байвал очиод нэг бас үзээрэй. Магадгүй таны хайж байгаа юм бас тэнд байж магадгүй нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар авторадио сервисэлаа баярлалаа. За өнөөдөр та бүхэндээ мэрэгэн шугуурын түүхийн одоо 2 дугаар хэсгийг хүргэж байгаа. За ингээд охин нь өдөр шөнөгүй өдрөө болгон шүн болгон одоо тийм ээ хард орж зүудлэгсүүлэхтэй нэг муугай зүйлийг зүудлээд байсан ба. За маргаашнаас нь мэрэгэн шугуургүй анх 3 сайхан халтар Монгол анч нохоттой байснаа. Тэгээд 2 зүрх халтар асар басар гэдэг дуудлагатай 2 нохоо юм байна. Дуудлагатай ихэр нохот нь болохоор тэр 2 ихэр нохот нь яасан гэхээр нөгөө ихчийн газар шидчихсэн чихрээг л түүжидэдээс 2 нохоо шүү дээ. Удалгүй нөгөө 2 нохоо нь айхтар уурлан галзуурч гэр дээрээ үсрэн гарч химхэлдээд хоорондоо алалцж игээсэн юм л да. Уул нь 3 сайхан нохоотой байсан 2 ихэр нь ингээд галзуурчихсан байгаа юм. Тэгээ яагаад энийг муу ёр гэж үтсэн гэхээр хотож нохоод хизээж хоймор руу гардаггүй, гэрд орсон ч тулах бишингээс дээш гаралгүй, хатавчанд хэвтээд хайж өгсөн гэдэж сүүлээ хөдөлмөн сужирч байдаг амьтад гэнэлтэй. Тэгээд ч хээрийн боохоог одоо нэг нь төмсөгдөн суулгаад бид нар одоо тийм бичлэгүүдийг зөндөл үзчихсэн баг тий суулгаад нөгөө нь багалзууртан байрдаг хос чэжний ховорхон монгол ноход яагаад монгол гэрлөө асаж галзуурсан юм болоо гэж бодож гэлсэн ба. Ингээ мэрэгэн шугуургүй 2 хайртай нохоо гинжлэн одоо гатаслаж орхисон маам л да. Галзуураад байсан учраас орхисон ч гэсэндээ нөгөө галзууран ганьхарсан нохот нь хоолж дөхүүлж өгсөн хүүг нь хүүрөө нь малцаж дайраад уурчихсан тул аргагүй эрхэнд буудаж алсан гэнэ. Тэгээд тэднийг барс дуудлагатай бахим ганцхан банхартайгаа л үлдэж л дээ. Энэ барсын хувьд бол анч биш хонж нохоо тэгээ хотноосоо холдож үзээгүй ч гэсэндээ ховорхон унаж маш сайн нохоо юм байна л та. Барс ихэр 2 нохогоо үхснээс нь хойш холиндоо явхаач байж шүнжин гадуур хутсан хий юмтай химхэлдэж ноцолдож өдөр нь шүнжингөө ноцолдсондоо болоод амнаг тамираа барчихсан учраас үхсэн мэд унтаад байдаг болж л дээ. Тэгээд нэг хэсэгтээ гаагүй болсон гэдэг. Гэвч энэ тийм удаа үргэлжлээгүй. Нэг өглөө эхнэр нь босч өрхөө татаад тоогоогоо тавьж цайгаас үлэх гээд байтал тоонон дээр нь том бүр маш том хар шувуу ирж суугаад хамгийн аимшигтай нь хүний хэлээр хөөй мэрэгэн шугураа хүүрэгчин авахаар ирлээ бэ гэж гуайгалан хашгирсан баг юм. Энийг нь хараад айж сандарсан авгаа арга шорилон ухаан алдаад унсан баг. Унтаж байсан тэгэд унахт нөгөө унтаж байсан мэрэгэн шугуургүй ухсхийн босох гэхдээ бос чадалгүй ууцсан татаж орхиж л дээ. Яг юунууд нь нөгөө гадаа байсан барс хэмээх нохоонд гутсан бөө юм болж гэрт нь хүүхдүүд нь уйлалтаад гитэрүүгээр л нэг юм болж гин. Хөөхий барс шүнжин хиймийг гэрлүүгөө ойрт болохгүй гэж өрөөсө химхэлтэн мандаг дөрөвнүүдэд банхар байсан ч гэсэндээ аргагүй нас яваад хөгшөрснийг хичээлхөө ядраад үүр цайхаар үүрэндээ ороод унтцсан хойгуур нь нөгөө нэг биччихсэн бог ирж тооноор нь мэрэгэн шугуургүй сүн сүлтэйг нь суйлаад явцсан юмсан ч. Ингээд мэрэгэн шугуургүй нуруунд татаад хэвтэрт орсон. Гэхдээ хэвтэрт ороод эзээж тагж босоогүй юм байна. Удалгүй өвчнөдөө шаналсаараа байгаад цагаан сарын өмнөхөн цаг нь ирж бурхны зүг мартах болж л дээ. Өнгөрөхөөс өмнөхөн тэнхээ орж өр хүүхдүүдтэй бүгдээг нь тойруулан суулгаад үгээ зүүн захиасаа захиж гин. За энэ захиас нь ихээ учиртай буюу юу гэж захисан бэ гэхээр за би гэж заяаха замын хар хүнд заалгуулад замлангаас явах боллоо. Олон амтны амд асалсан олиггүй их нүүлтэнгээ отоол ойлгосон ч өөрийнхөө хүсээр би өчүүхэн амтан алж авсангүй. Устаа зүтгэж олондоо дэм болж явснаас өөртөө наасан өчүүхэн зүйл байхгүйг бүгд мэднэ. Ангтэр хил амтай хар явдалтай хүнээр оролцсонгоо таанч ороодч мэтлээ дээ. Та нарт минь л одоо гай болохгүй надаар өнгөрөх болтугай гэд том охины хажуудаа үлд барс бас хажууд байж байгээ.
Босод нь гар өглөө наран мандахад өрх бүтээгээрээ гээд илүү гэртээ их охинтойгоо яран хонон хорвоогоос явсан юм гэдэг. Гэхдээ өнгөрөхдөө маш их зовсон буюу зовж нуруунд татсаар толгойн бараг бүксэндээ тултал болчин агшаад татчихсан байсан гэдэг. Хөөрхий гэр бүл нь гашуудан гасалж хойд гажлаа амжуулж хол аваачин отгол болсон байгаа юм л да. Тэгээд хүн нас барсан айл тэр жилдээ цагаан сар хийдэггүй тул тухайн жилийг тэмдэглэлгүй өнгөрүүлсэн байгаа юм. Тэгээ удалгүй цагаан сараа нилээд хуучраад байж байтал алаг эрдэнэ буюу нөгөө айхтар хараалт чадгаж ир маань арх өнөрт туулч гисэн арцайтал инээгээд юуж болоогүй юм шиг гэрт нь ороод ирж. Тэгээд тавлж байгаа юм шиг мэрэгэн шавгаар ахтайгаа уулзч чадалгүй нэлээ утчихлаа байна. Би энэ гайгүй юу гэсээр орж ирсэн байгаа юм. Харин энийг нь сонссон том охин нь дэсэлгүй. Аав өнгөрөхдөө танд өгөөрэй гэж өөрийн буу сумыг загсан юм. Та түүнийг нь авах уу та? Аав маань арх уучаад агсан тавьсандаа оройтож мэдээд олзолдог ганц эрдэнэ танд өгье дөө. Өөрийн гэрт минь өөр юм хэрэггүй гэсэн юм гэж үгийн тайсан байгаа юм. Энийг нь сонссон өнөөх алаг эрдэнэ арзаадлаа нэгээд тийм үү? Амьдтай хэлчихгүй дээ. Оройтож ухаарсан чи хүн байсан юмс. Авалгүй яах вэ? Ацаг өгч байхад аммалтсангаа барьж байхад би ч бас буцаах юм аваад гарыг гэсэн баг. За тэгээд гарч гэрийнхэн цавг дагуур эсхийн завсраас нэг хүсрийн сүүжний яс гаргаж ирж сэт зогчхоод бууг нь буруу харуулж өрөөд мордод давхсан гэдэг. Удалгүй гэрээс нь холдоод удаачгүй байтал гинэт ханаас ч юм барс бахар нь гарч ирээд баруун дөрөвдөх хөлнөөс нь үсрээд зүгтчих. Алаг эрдэнэ айд сандран саруулцахтаа буруу үрсэн бууныхаа гохыг сэтэрхий сүүжнийхээ ясаар цохиж орхитол сумс нь бууны замаг бууж буудаад эргүүг нь тэр чигт нь зад бодож өргөсөн юм гин. Алаг эрдэнэ аимшигтайгаар тарчилж юу ч идэж чадахгүй байсаар турж өгсөн гин. Тэднийх өөдлөгөө бөгөөд хотонд нь хоёр хар нохоо шүнжин хуцаад өглөө нь өчнөө хонь нь үхээд хондог байсаар агаад алаг эрдэнэ гээж айл тэр айлын хот бүрэн өссөн суурж харалсан гэлээ. Харин шовгоргүй анх маш сайхан өөдлөн дэвшиж үр хөөгдүүд нь ирийн цэнд хүрч одоож бидний дунд алхаж яваа гэнэ. Мэргэн шовгоргой өвдөд хэвтэж байхдаа өөртөө юу тохиолдсон мэдэж охиндоо нэг бүшлэн захиж үлдээсэн баг юм. Харин хотож банхаар барс эзнийхээ эцсийн хүсэлтийг яаж мэдэн тэгж тусалсныг одоо хүртэл хинж таашгүй. Тэгтэл хотож нохоо бараг эзнийхээ харцаар нь ойлгосон бизээ. Нэг юм бичгээ мартаж мэргэн шавхургааг өнгөрснөөс хойш 40 хоног дээр нь очиход шарлынхан цемент дор нохоо мөр хоёр ширхэг байсан гэдэг. Тэрний дараахан алаг эрдэнэ ирээгүй зад бодцсон да. Тэгээд тэрэндээ юу ч идэж чадалгүй хамагшууд нь яарцсан амтан гэртээ хэвцээр үлбэрч өгсөн байгаа юм. Тэдний хоёр хүүтэй давуу сайхан айл байсан ч гэсэн хүүхдүүд нь ойр ойрхон өвчин тусан хэрэгт орон баригдаж хор сургуу алга болчихсон байгаа юм. Өөрхий хотож банхаар барс жилийн дараа эзнийхээ шарлинтинд очиод өнгөрсөн байсан гэдэг. Зүрх цагаан, цээж цагаан, асар басар хоёрын сүнс алаг эрдний хотыг хухаасан гэж хүмүүс ярьтгэл юм. За тэгэхээр энийг хуучлаад байгаа энэ томчиг тухайн бодлоор алаг эрдний дагуулж явдаг муу буг тэр өсөөдл өөрийнх нь бүх юмыг идээд устгацсан болов та гэж ярьж байсан байна. Миний муу баавга шар нохоо маань бас мунж мундаг нохоо байсан да. Товчилж сэрүүлбэ би бэр химэн зүгий химэх нэгэн Facebook хэрэглэгчийн постыг та бүхэнд хүргэлээ. За тэгэхээр ийм л айхтар мундаг хүн мэргэн шавар гэж дутагсандаа алдарсан одоо хүртэл үр хойч нь бидний дунд доршин буй өөрийнх нь хийсэн үйл тийм ээ олон түмнээ тус болж явсан зарим нэг зүйлс нь ёол дом хууч мэд яригдаг
Үний түүхийг та бүхэндээ хүргэлээ. Магадгүй танаа нутаг усанд бас ингэж ярагддаг хүмүүс байдаг бол бидэнтэй харамгүй хуучлаарай. Миний мэдхийн л одоо Эрдэнэтэд төөнгөө гэж байдаг байсан. Актер мэргэлдэг ямар ч гим хоргүй тийм хүн байсан. Ямар ч хэлсэн нэг хэлсэн юм нь бол алдгүй байсан гэж ярьдаг юм. Арангаад бас нэг хүн байсан гэж яригддаг. Тэгэхээр нутаг болгон тийм яг одоо лам биш тийм ээ, бөө биш хэрнээ 6 дахь метр хүн өндөр хөгжсөн хүмүүс байсан болов уу. Тэгэхээр магадгүй тэр хүмүүсийн талаар танд мэддэг, сонссон хуучраа байвал бидэнтэй харамгүй хуваалцаарай. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийг түргээд өндөрлөе. Хамт байсан та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Авторадиатор Сервис байлаа. Баярлалаа.